сайн уу? 12 дугаар сарын 10 бол хүний эрхийн өдөр олон улсын хүний эрх гэдэг бол заяагдмал чиний биед төрхөөс заяасан чиний биений нэг хэсэг. Хүний эрхэнд халдна гэдэг бол чиний биед халдж байна гэсэн үг. Ингээд өнөөдөр олон улсын хүний эрхийг тэмдэглэх ийм боломж маш хүйтэн тохиолоо. Яагаад гэвэл дэлхийн хамгийн хүйтэн улс, хамгийн хүйтэн хотод хүний эрх байгаа шүү гэдгийг бас тунхаглах нэг тийм боломж гэж харж байна. Өнөөдөр гэдгийг бүтээсэн өдөр боловч чиний биед халдаад байгаа энэ төр засгийн эсрэг иргэд нь дуулж байхгүй бол бид дарангуулыг үйл үйлдэлээр, эс үйлдэлээр бүүэлэн өсгөн томруулж байна гэсэн үг. Энийг ойлгуулах гэж өнөөдөр энд хэсэг хүмүүс цуглаа. Өнөөдөр бол чи өөрөө оршин байгаа гэдгийг өөрийнхөө эрхээр илэрхийлэх ийм өдөр 365 өдрийн нэг өдөр нь үлдсэн 364 өдөр нь энийг хэрэгжүүлэх ёстой, нэг өдөр сануулж явах ёстой. Ягаад гэвэл энэ чиний биений нэг хэсэг, чиний бие махбод, чиний энэ төрсөн тэр баталгаа чинь хүний эрх. Тэгээ өнөөдрийн арга хэмжээ нэгтэй микрофонтой чөлөөтэй явж байна. Үгийг хэлэх тэр эрх чөлөө, үзэл бодолтой байх эрх чөлөө, бусдаас өөр байх эрх чөлөө, хэн нэгэнд гай тарихгүй бол хэн ч чамд халдах ёсгүй гэдэг ийм үзэл санааг дахин тунхаглах гэж байна. Дэлхийн хамгийн хүйтэн хотод хүний эрхийг тунхаглах гэж байна.